317 дугаар анги. Задгай аллага. Азуре дараагийн ууланд Азуре дараагийн сургууль байдаг. Дайны гал хаа сайгүй дөрлөж хүчтэй дэлбэрэлт эргэн тойрныг донсолгоно. 100 бээр дотор байсан шувууд араатан амьтад бүгд л үргэцгээв. Азуре дараагийн уулын гадна зузаан утаа тэнгэр өөд хөөрч газар дөргөх нь мэдэгдэнэ. Азуре дараагийн сургуулийн эргэн тойрны оршин суугчид гүн цочролд орсон юм. Тулааны маструуд ч бай, энгийн иргэд ч бай, бүгд л утаа гарах зүг рүү ширтэн санаа алдацгаав. 1000 жил оршисон сургууль ингэж ч сүрэх гэж дээ. Ирээдүйд үр хүүхдүүд ач зээнэр маань өөр сургуульд л орох хэрэгтэй болох нь. Өөр яалтаач вүлээ. Хэн Азуре дараагийн сургуульд лингвийн сургуулийг сөргөөс юм? Тэд хийсэн зүйлсийнхээ хариуг төлөх ёстой. Тэгж үжил бидэн шиг гэмгүй хүмүүс хэлцдэхгүй. Энэ үед хүмүүрэл өөр сэтгэл хөдлөл мэдэрч байв. Зарим нь өрөвдөж, харамсаж, өөрсөд нь нөлөөлөхвийг ихэс санаа зовж байлаа. Гэхдээ тэдний мэдж байгаа ганц зүйл нь ирээдүйд Азуре дараагийн сургууль гэж байхаа болно. Тэр хавийн залуу үеийнхэн тулааны уралгаар хичээллэхийг хүсвэл өөр сургуульд орохоос өөр аргагүй нь тэдний хувьд маш том гарц юм. Лингвийн сургууль болон Цэлийн хунтайжийн ордныхон Азуре дараагийн сургуулийн бүх зүйлийг хүсснээрээ сүйтгэж байв. Учир нь Азуре дараагийн сургуулийн бүгд явчихсан байсан ба үлдсэн хэдэн хулгайч дээрэмчэдэл байсан болохоор Азуре дараагийн сургууль яг л сүрсэн хот шиг байлаа. Нөгөө үхлийн тулаан инээ тэрэгэд байсан хаан байна. Тэднийг өрхтөн даажигнаж байгаа нь элт байсан юм. Лингвийн сургуулийнхан ч бай, Цэлийн хунтайжийн ордныхан ч бай, бүгд дэлбэртлээ уурлаж байсан болохоор уураа гаргах гэж таарснаа сүйтгэж байв. Ялангуяа Лим Моли. Чүфэн түүний хүүг нүдэн дээр нь алсан болохоор тэр галзууртлаа уурлаж Азуре дараагийн сургуулийн гол хэсэг рүү ганцаараа явж сүйтгэв. Тансаг засалттай барилгууд юу ч үгүй болтлоо сүйдсэн ч гэлээ тэр зогсолтгүй сүйтгэсээр л байсан юм. Биднийг хуурчгаж, тэр муу Чүфэн биднийг хуурчгаж, тэр анханасаа бидэнтэй үхлийн тулаан хийх бодлого байжээ. Гэтэл бид түүнд нь итгэж л байдаг. Ян Янтян агаар дээр зогсон доош ширтэж бүхнийг ажиглаж байхдаа арга ядсан инээмсэглэл тодруулах үед царай нь маш цонхгор болсон юм. Тэр хуурдсан болохоор гутраагүй, харин маш том гай нуугдсан болохоор гутарсан юм. Чүфэнийг нэг л өдөр эргэж ирнэ гэдгийг тэр сайн мэдэж байгаа. Гэхдээ Чүфэнийг эргэж ирэх үед Ян Янтян гарцаагүй үхнэ. Гэнэт Ян Янтян галзуу мэд хашгирлаа. Хэнгэрэг хаглам түүний хашгираан тэнгэр газрыг дөргөх үед лингвийн сургуулийн сурагчид Цэлийн хунтайжийн ордны цэргүүдч тэсэлгүй чихээ тагилцгаав. Удаан хашгирсны дараа л тэр чимээгүй болсон ч түүний царай Лим Молигохоос ялгагдахааргүй болсон байлаа. Уур хилэн түүнийг эзэмдэж Азуре дараагийн сургууль руу харвсан сум мэт орж таарсан бүхнээ устгаж эхлэв. Яг энэ үед лингвийн сургуулийн гол танхимд цогцснууд уул мэт овоорч цусаар гол урсаж байлаа. Чүфэн гол танхимын өндөр тайзан дээр хамгаалагч Настангийн цогцсон дээр тайвангэгч нь доош ширтэн сууж байхад ховцсон дээр нь дусалж цусны толб үл харагдана. Чүфэн өөрийн биеэр хэдэн 10,000 хүмүүсийг алсан ба зарим нь хөгшин, зарим нь дундаж насны, зарим нь түүнтэй чацуу хүүхдүүд ч байв. Тэд бүгд тулааны урлагийн маш сайн авьяас бэлэгтэй ба ирээдүйтэй хүмүүс байсан юм. Гэвч одоо тэд бүгд Чүфэний гарт амиа алдан газар хэвтэж байлаа. Тэдний хөнөөс нь Чүфэний царайнд өчүүхэн ч хувирал гарсангүй. Энэ бол ямар ч хүн чанартай холбоогүй зүйл. Зөвхөн өшөө авалт. Тулааны талбарт дайсандаа өршөөл үзүүлдэг цэрэг бол сайн цэрэг биш. Чүфэн цэрэг биш. Гэхдээ энэ бол түүний тулааны талбар. Лингвийн сургуулийн хүн бүр түүний дайсан. Тиймээс Чүфэн дайснуудаа өчүүхэн ч өршөөл үзүүлэхгүй. Тэднийг аллаа гэд Чүфэн өөрийгөө өчүүхэн ч буруутгахгүй. Учир нь Чүфэний сэтгэл зүрхэнд зөвхөн үхэх ёстой дайснууд л байдаг. Чүфэнийг бодох төдийд их хэмжээний сүнсний тойрог биеэс гарч ирэв. Араас нь Чүфэний тушаалаар их хэмжээний хачин тэмдэгнүүд бий боллоо.
Онцгой хэмнэлээр эдгээр хачин тэмдэгнүүд уул болон овоорсон цогцснуудын дээгүүр хөвж эхэллээ. Энэ бол маш том сүнсний тойрог. Гэрлийн хурдаар ахин нэг сүнсний тойрог бий болох үед Чүфэн гол танхимын гарцуудыг хаасан сүнсний тойргоо хураагаад өндөр тайзнаас буугаад танхимаас гарахдаа ингэж хэллээ. Бид дайснууд ч гэлээ, би та нарт хүндэтгэлтэй оршуулга бэлгэлье. Чүфэнийг гол танхимаас гарвуу үгүй юу сүнсний тойрог эдвэгчиж хүчтэй гал дүрлзэн асаж тэнгэр тулах үед цогцснууд ч чандралагдаж ордныг тэр чигт нь гал давтуулав. Хараач, гол танхимд гал гарч байна. Юу болсон юм бол? Муу шүү, хурдан галыг унтраацгаая. Тэдний хамгийн ариун газар шатаж байгааг харсан олон настангууд сурагчид сандарцгаалаа. Тэд бушуухан гүйж ирээд том хонхоо цохин хангинууллаа. Гэвч тэд цусанд цангасан чөтгөр тэднийг хүлээж байгааг мэдээгүй юм. Энэ удаа Чүфэн задгаан аллах хийхээр бүрэн шийдсэн байна. Лингюн сургууль асар томоос гадна Чүфэний чадвар хязгаартай. Тиймээс Чүфэн эхлээд Лингюн сургуулийн гол сурагч настангуудыг байга болгосон. Түүний алхахыг хүссэн хүмүүс бол Лингюн сургуулийн шилдэгүүд. Гэхдээ Чүфэнд тэднийг бүгдийг алах чадал байхгүй. Нэгэнтэл бүгдийг алж чадахгүйгээс хойш Чүфэн сүрлийг сонгосон юм. Лингюн сургуулийн бүх нууцлаг техникүүд, тулааны техникүүд байдаг хамгийн чухал, хамгийн ариун газрын устгасныхаа дараа бүтэн өдөр бүтэн шөнийн дотор Лингюн сургуулийг орвонгоор нь эргүүлж орхиод одсон юм. 2 өдрийн дараа хэдэн зуун цагаан толгойт бүрэгдүүд Лингюн сургуулийн зүүн зүгээс ирлээ. Тэд бол Лингюн сургуулийн шилдэгүүд. Ян Янтяны удирдлага доор тэд Азуре Драгон сургуулийг газартаа тэгшлээд баяр баясгалаар дүүрэн эргэж ирсэн нь энэ байна. Энэ үед Ян Янтян өөрөө нисэлгүй цагаан толгойд бүргэдийн нуруунд дээр завлан суугаад юу ч ярилгүй нүдэ ансан байлаа. Хинч түүний юу бодож байгааг мэдэхгүй байв. Харин настангууд сурагчид бүгд л баяр баясгалаар дүүрсэн харагдана. Гэхдээ энэ Азуре Драгон сургууль овоо том юм байна лээ шүү. 2 дугаар зэрэглэлийн сургууль гэхээргүй л юм блэ. Том байлаа гэд яадгийн. Бид тэднийг газартаа тэгшилж хаяал үсттэй. Тийм шүү. Манай Лингюн сургуулийг өдсөн хинч бай ингэж л төгснө. Тэр муу Чүфэнч бас сүүлээ хавчаад зүхтаал үсттэй. Сүүдэрнч харагдахгүй байсандаг. Хэдэн гол танхимын сурагчид бардам гэгч нь хоорондоо ярилцаж суулаа. Харин настангууд сурагчид шигээ нээлттэй ярьсангүй. Гэхдээ л сурагчдын яриаг сонсох үед тэдний царайнд бахархал тодорч инээмсэгэлцгээв. Учир нь энэ мэдээ тархах үед Лингюн сургуулийг Азуре нутгийн захирагч гэсэн байр суурийг баттгаж өгөхөөс гадна Лингюн сургуулийг сөрөх юм бол яаж дуусахыг маш тод харуулна. Хараач, тэр юу вэ? Яг энэ үед арай хурц нүдтэй сурагч угсхийн босож Лингюн сургуулийн зүг заагаад сандран хашгирлаа. Юундаа сүржигнээ дугаа юм? Тэнгэр минь тэр тийшээ харсан хүн бүрэл гүн цочролд орцгоон царай нь маш ихээр хувирлаа. Ян Янтян нүдэнэн харах үед хүүхэн хараана агшив. Түүний тайван төрхөнд үгээр илэрхийлхэн аргагүй төгшүүр тодорлоо. Юу ч хэлэлгүй тэр агаарт хөөрөн Лингюн сургуулийн зүг төрүүлж нэслээ. Үүнтэй зэрэгцэн бусд нь ч бас цагаан толгойд бүрэгдүүдээ яаруулан хар хурдаараа Лингюн сургуулийн зүг нэсв. Тэдний сэтгэл зүрх төгшүүрээр дүүрч нэг л таагүй санагдаж байв. Тэд юу болсныг тод харж чадахгүй байсан ч гэлээ. Тэдний бахархаж явдаг Лингюн сургууль нь дайралтанд өртсөн гэдгийг гадарлаж байсан юм. Лайк болон subscribe дарж биднийг дэмжээрэй. 318 дугаар анги. Суурил. Тэнгэр минь хэн ийм зүйл хийв? Хэн ингэсэн бэ? Ян Янтян болон Лингюн сургуулийн шилдэгүүд эргэж ирээд сургуулийнхаа байдлыг хараад царайн цас мэт цайж уур хилэн гашуудлаар дүүрв. Лингюн сургууль газартаа тэгшлэгдээгүй байсан ч гэлээ үгээр илэрхийлхэн аргагүй болсон байлаа. Ялангуяа гол хэсэг. Гол хэсэг бол хамгийн тансаг, хамгийн их баялагтай газар. Гэтэл юу ч хүй болтлоо сүйдчихсэн байна.
Гол танхимын сурагчид, гол танхимын настангуудын цогцснуудыг харвал бүгд зовж өгсөн нь илт байлаа. Тулааны техникийн барилга, бэлтгэлийн барилга гээд бүгд юучгүй болтлоо сүрч, бүх тулааны техникүүд нь үнс болтлоо шатаж, эрдэнсүүд нь бүгд алга болсон байлаа. Гол танхимтай харьцуулахад дотоод танхимаас цөөхөн хүн өгсөн ч гэлээ. Бүгд үнхэлцгээ хагартал айсан болохоор легион сургуулиас олон хүн зугтсан байв. Зугталгүй үлдсэн хүмүүс нь амьд үлдсэн бэртэлтэй хүмүүсээ эмчилж байсан юм. Хурдан явж бусдыгаа аварцгаа. Хэсэг цочирдсан Ян Янтян ухаан орж чангаар хашгирлаа. Энэ үед л цагаан толгойд бүрэгдүүдийн дээр сууж байсан шилдэгүүд ухаан орж доош харин амьд үлдсэн хүмүүст тусалж эхлэв. Туслах тушаал буулгасныхаа дараа Ян Янтян удаанаар газарт буугаад сүйдсэн газраар алхахдаа нэг ч үг дуугарсангүй. Захирлаа муу шүү. Сургуулийн шилдэг настангууд сурагчдын талаас илүү хувь нь өгчгөж эрдэнсийн санг хүртэл юу ч үлдээлгүй угчсан байна. Ингээд хэдэн хамгаалагч настангууд сандран ирлээ. Энэ удаагийн легион сургуулийн хохирол үнэхээр том байсан юм. Олон жил бэлтгэж өсгсөн настангууд сурагчид бараг бүгд алуулснаас гадна олон жил цуглуулсан эрдэнсүүд нь бүгд хулгайлагдаж бүх шилдэг тулааны техникүүд нь үнс болчихсон. Азурын нутгийн шилдэг агуу легион сургуулийг ийм байдалд оруулах чадaltaй хүн байх гэж. Өнөөдрийн асар их гарц хохирлоос гадна тэдний ирээдүйд маш хүн дээр нөлөөлнө. Хэрвээ энэ мэдээ тархах юм бол легион сургууль тэр чигтээ Азурын нутгийн онгой болно. Хэн ийм зүйл хийсэн? Би түүний арсыг хуулж эргэтнүүдийг ухаж гаргана да. Ян Янтян галзуу мэд хашгирах үед түүний хоолой 100 бэрийн зайд цувраадлаа. Захирлаа. Би хэн ингэснийг мэднэ. Би мэднэ. Гэнэт нэг гол танхимын настан төгссөн царайтай гүн ирлээ. Тэр гүйж ирсэн хүн нь гол танхимын алдартай настан байсан юм. Гэвч одоо тэр биеэрээ дүүрэн шарахтайгаас гадна тулааны хүч нь шавхагдаж үхлийн ирмэг дээр байсан ч ухаан алдаагүй байв. Юу настан? Чи хэн ингэснийг мэдх юм уу? Яг энэ үед Ян Янтяныг ам нээхээс ч өмнө хамгаалагч настангууд асуулаа. Чүфэн. Настан Лиу Чүфэний нэрийг арай ядан хэлв. Юу? Чүфэн ингэс юм уу? Тэр нэрийг сонссон хүн бүрийн царай нь маш ихээр хувирсан юм. Араас нь нэг хамгаалагч настан асуулаа. Чүфэнээс гадна хэн байсан? Цифэниан уу? Цифэниан ч бас энд байсан уу? Үгүй хэн ч байгаагүй. Чүфэн ганцаараа ингэсэн. Та нар бүгд зугтцгаа. Тэр бол жинхэнэ чөтгөр. Миний харж байсан хамгийн аимшигтай хүн. Тэр буцаж ирнэ. Тэр үед хэнч зугтаач чадахгүй. Үгээ хэлж дууссан Настан Лиугийн толгой нь хажуулд нь наалж би энэ газар тунан амьсгал хураасан юм. Энэ үед хүмүүрл хойш хэд алгацгаав. Тэд цэгч зогсож чадахгүй болтлоо гүн цочролд орсон юм. Хоёр хамгаалагч Настангийн хөлн сольдж газарт падхийн унлаа. Тэдний царайнд үгээр илэрхийлхэн аргагүй айдас тодорлоо. Хэсэг цочирдсны дараа л хүмүүс ухаан орцгож Ян Янтян руу ширтлээ. Легион сургуулийн захирлал тэдний эцсийн найдвар байсан юм. Өст дайснаа алахгүй л бол эц төгсгөлгүй асуудал гарсаар байх болно. Ян Янтян би маш том алдаа гаргажээ. Би Чүфэнийг хэлгэнүүлэх хэрэггүй байсан юм. Легион сургууль маань миний гарт сүрчглээ. Ян Янтян би өөрийн гараар гэрэлтэрээ дүүгээ авсанд оруулчихлаа. Гэвч яг энэ үед Ян Янтяны үнс мэт цайсан царайнд гонигт инээмсэглэл тодорч амандаа бовтнаад легион сургуулийн гадагш зөвлөв. Захирлаа яаж вэ? Түүнийг харсан хүн бүрл сүнсээ зайлтлан айлаа. Учир нь Ян Янтяны оюун ухаан балардсан байв. Тэр бол легион сургуулийн захирал. Тэдний цор ганц найдварын багна. Хэрвээ ийм үед түнд муу зүйл тохиолдох юм бол хэн байдлыг хариуцах юм? Тэд яах юм? Тэдний одоогийн сүрлийг хэн залруулах юм? Гэвч Ян Янтян өөрийн дагах Настан сурагчдыг огт тоосонгүй. Тэр баруун зүгийг чиглэн алхаж байгаад гинт зогсон хойш эргэж харахтаа дагаж байгаа хүмүүсээ харсан юм. Бүгдээрээ явцгаа.
Лэнгийн сургуулиас холбоогоо тасалцгаа. Үгүй бол түүнийг эргэж ирэх үед хэнч түүнийг зогсоож чадахгүй. Хэнч амьд үлдэхгүй. Лэнгийн сургууль сүрхээс гадна танаа өвгүүд ч бас орооцолдож магадгүй. Үгээ хэлж дуусаад Ян Янтян агаарт хөөрөн баруун зүгийг чиглэн нэсэн одлоо. Хамгаалагч настангууд гол танхимын настангууд сурагчид хичнээн хаашгирсан ч Ян Янтян эргэж харсангүй. Өнөөдрийн мэдээ Азурын нутгаар асар хурдтай тархаж Азурын нутгийг дөргөөс юм. Лэнгийн сургууль сүрсэн ба сүрүүлсэн хүн нь залуу хөө. Тэр хөө 100 сургуулийн цуглаан дээр дүүгүү аюуныг алж Азурын нутгийн залуу үеийнхний хамгийн хүчрхэг гэдэг цол авсан. Тэр бол цэлийн хунтайжийн ордны цаазын тавцангаас Ци Фэньяныг аварсан Чүфэн. Цэвэр өөрийнхөө хүч чадалд найдан тэр Азурын нутгийн хамгийн шилдэг сургуулийн тоо томшгүй шилдэг сурагчид настангуудыг хөнөөж хэдэн 100 жилийн төвөгтэй сургуулийг хүйс тэмтэрсэн. Лэнгийн сургуулийн захирал Ян Янтяны сургаггүй болсон мэдээг хүртэл тархсан юм. Азурын нутгийн шилдэг сургууль одоо толгойгүй луушгил эмх замбраагүй болсон байв. Олон сурагчид настангууд Лэнгийн сургуулиас гарч бусад сургуульд элсэж эхэллээ. Тэд Ян Янтяны үлдээсэн Лэнгийн сургуулиас бүх холбоогоо тасал гэсэн захиасыг хүртэл гадныханд хэлсэн юм. Энэ мэдээ дэндүү цочирдмор байсан ч гэлээ бусад сургуулиудад сайхан мэдээ байсан юм. Шилдэг сургууль сүрч захирал нь сургуулаа орхиж зугтсан гэхээр бусад нэгдүгээр зэрэглэлийн сургуулиудад том боломж олгосон юм. Лэнгийн сургуулаа орхихгүй үлдсэн олон тооны хүмүүс байсан ч гэлээ орхиж явсан нь бүр ч их байв. Тулааны урлагаар хичээллэх нөөц баялаггүй болсон юм чинь Лэнгийн сургууль ахиж мантахаасаа өнгөрсөн. Энэ мэдээ нь Азурын нутгийн сургуулиудад шинэ эрен үе ирсний дохио болсон юм. Азурын нутгийн шилдэг сургууль болох тэмцлийн эрен үе. Тулааны бурхан Асура болон өөр олон гайхалтай веб зохиолууд уншихыг хүсвэл зохиолцыг комор зочлоорой.